За юуны өмнө энэ танхимд энэ номын нээлтэнд хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн гэгээн мэндийг хүргье. Өнөөдөр би та бүхэндээ манлайл судлал Чингис хааны манлайл квант мөн чанар номынхоо одоо нээлтийг танилцуулах гэж байна. Тэгээ манай Эрдэмтдийн зөвлөлийн дарга Хүрлбаатар маань сая ер нь манай академийн хийж ирсэн олон ажлын маш товчхон одоо хувийг танилцууллаа. За энэ дотроос би өнөөдөр Чингис хааны хаантай холбоотой судалгаа хийж ном бүтээл тойрвсон 3 дахь бүтээлээ та бүхэн танилцуулах гэж байна. Нэгдүгээрх нь 2009 онд хэвлэж гаргасан Чингис хааны гэгэрэл гэдэг ном байна. За энэ 2009 онд гаргаад дүүрийн театрт нээлттэй хийжсэн зарим хүн мэдж байгаа бах. За энэ номонд бол ерөнхийдөө Чингис хааны энэ оюун санаа, уураг тарих, оюун ухаан, оюун санаа, ухамсар сэтгэхүйд ер нь ямар байсан бол гэдгийг ингэж тандан судалж бичсэн. За мэдээж хэн оюун санааны хувьд хүчрхэг байна. Тэр ихийг бүтээдэг, хүчрхэг оршдог. Энийг бид нар өнөөдрийн амьдралаас харж байгаа. Хятадыг хар, Америкийг хар. Дэлхийд 1-2 дугаар эдийн засгтай Америк, Хятад гэхэд бол одоо шинжлэх ухааны технологийн хамгийн өндөр эдгээр технологиор уралдаж байна. Өнөөдөр сансрын технологиор бүрч уралдаж байна. Оросыг хар, ямар хүчрхэг улс илээ. Ингээд ярихаар хэн оюун санаа хүчрхэг байна? Тэр бол одоо их хүлийг бүтээж хөгжингүй хүчрхэг оршиж байна гэдгийг бид нар харж байгаа. Тэгэхээр тэр хүн бол энэ тархин хоосон байгаагүй гэж би бол итгэдэг. Тийм ч учраас тэр хүний энэ оюун санаа ой бэлэгт нь юу байсан бэ гэдгийг одоо сурвалжилж бичсэн байгаа. Тэгээд чин гихтэл одоо байгалийн оршихуун мөнхийн үннийг таньсан. Тэр мөнхийн үннийг чин гэж нэрлэдэг юм байна. Чин үнэн гэж нэрлэдэг юм байна. Тэрийг таниад чин цолоо авсан. Дараа нь тэр чин үннээ их засаг, нүүдлийн соёл, их Монгол болгож хэрэгжүүлээд гис цолоо авсан. Одоогийн доктор, профессор гэдэг шиг. За дээр нь Чингис хааны өөрийнх нь сургаалын товчон дотор байж байгаа хагдсан олноо хамтдагж ис чадваас хаан хэмээхэн хэрэг юм. Энэлсэн олноо энэрч ис чадваас эзэн хэмээхэн хэрэг юм. Эндээс зүгээр хаан эзэн гэдэг хоёр үг цол гэдэг нь харагдаж. Эрдмийнхэн цол, гэгэрлийн цол гэдэг нь харагдав. Ингээд эзэн Чингис хаан гэдэг нэр чинь зүгээр нэг эрх мэдэлтэй хүнийг нэрлэлсэн нэр биш. Тэр хүний эзэмшсэн эрдэм мэдлэг, оюун ухамсар, гэгэрлийн боловсролынх нь цол байжээ л гэж ухаарагдсан. За дараа нь 23 онд Чингис хааны нээсэн бүх юмны онол гэдэг энэ номыг бичиж гаргасан. За Чингис хаан байгалийн оршихуун мөнхийн үнэн, мөнх тэнгэрийг, мөнхийн ертөнцийг таниад түүнийг тодорхойлдог уялгын онолыг нээгээд нээсэн байгаа. Тэгээд тэрнийг одоо квант физикийн онолтой харьцуулсан судалгаа хийж физикийн шинжлэх ухааны сүүлийн 120 жил нээж чадахгүй гацчаад байгаа тэр онол бол энэ уялгын онол юм байна гэж ингэж би бол хувь физикчийнхээ хувьс ингэж үзэж байгаа. Тэр үзлээ энэ номоор илэрхийлсэн. За дараа нь Чингис хааны манлайл квант мөн чанар гэдэг. Чингис хааны удирдлагын үйл ажиллагаа, манлайлал энэ бүхнийг одоо манлайлал онолынх нь онол арга зүгээр нь манлайл судлалынх нь онол арга зүгээр судлаад за ингээд өөрийн дүгнэлтээ хийгээд гаргаж ирсэн юм ном байгаамаа. Ингээд Чингис хаантай холбоотой 3 дахь том бүтээлээ та бүхэнд өнөөдөр танилцуулж байна. Юуны өмнө Чингис хаан манлайлагч мөн үү гэдэг асуудал. Мөн бишийн тодорхойлж цаашаа юм ярина. Тэгэхээр эхлээд Чингис хаан манлайлагч муу юм уу үгүй юм уу? За энийг тодорхойлохын тулд би Монголын нууц товчооны бүх одоо зүйл дотор байгаа манлайлалтай холбоотой энэ үг хэллэг ойлголтуудыг ингээд төвөрлсөн. Тэгээд төвөрлээд гаргахад нийт одоо энэ давтамжаар нь ингээд гаргасан ингээд хамгийн их давтамж 30 гээл ингээд доошоо явж байгаа. За ингээд нийт 48 үзүүлэлт гарч ирсэн. За энийг менежментийн шинжлэх ухаан, манлайл судлалын энэ граунд онлын арга зүгээр задлан шинжилээд за ингээд эндээсээ юу гаргаж ирсэн гэхээр Чингис хааныхаа манлайлалыг тодорхойлж байгаа хамгийн гол
одоо 6 шинжийг тодорхойлж гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл Чингис хааны манлайллын загварыг гаргаж ирсэн. Спер гэж загвар гарч ирсэн. За энийг манлайллын эрдэмтдийн одоо онлоо боловсруулсан онлын 6 загвартай харьцуулсан. За энэ өнгөөр тэмдэглэсэн эсгүүдэнд давхцаж байгаа. Харин тэр улаанаар тэмдэглэсэн эсгүүд нь ялгаатай байна. За тэгээ энэ ялгаатайг нь хараараа бусдыг сонсох, хамтрах, ив эийг сахих, харизм, сэтгэл татах, урамшуулах. Тэгээд мөнх тэнгэр шүтлэг, сүнслэг байдал гэдэг. Ерөнхийдөө ийм оюун сэтгэлтэй холбоотой оюун санааны зүйлс ингээд гараад ирсэн. За дараа нь энийг гадаадын эрдэмтэн мэргэд гадаадын одоо судалгааны томоохон судалгааны байгууллагуудын судалгааны үр дүнтэй харьцуулсан. За мөн өнгөөр тэмдэглэсэн хэсэг нь ижилхэн байгаа. Улаанаар тэмдэглэсэн хэсгүүд нь ялгаатай байгаа. За ингээд харахаар стратеги алсын хараа нөхцөл байдлыг зөв үнэлэх. За мөн харизм, урамшуулал, сэтгэл татах үйл явц. За тэгээд мөнх тэнгэрт итгэх сүнслэг байдал гэдэг. Бас л сэтгэл, оюун санаа, харилцаа энэ оюун санаатай холбоотой үзүүлэлтээр ялгаатай байсан. За дараа нь Монголын одоо нэр хүндтэй том эрдэмтдийн судалгааны үр дүнтэй харьцуулсан. За энд сууж байгаа манай академич миний багш одоо Дорж байна. Мөн академич Наран Гэрэл багш байна. Мөн доктор профессор Лаашид багш байна. Мөн энд сууж байгаа шинжлэх ухааны доктор профессор Батөрөл багш маань байна. Гэт ийм нэр хүндтэй эрдэмтдийнхээ судалсан үр дүнг одоо нэгтгэхэд тэрнтэйгээ харьцуулсан. За ингээд үзэхээр мөн өнгөөр тэмдэглэсэн хэсэг нь давтчихж байгаа, улаанаар тэмдэглэсэн хэсэг нь ялгаатай байгаа. Энэ ингээд харахаар зэрэг дахиад нөгөө харизм, дахиад урамшуул, сэтгэл татал, тэгээд мөнх тэнгэр сүнслэг байдал гэдэг ингээ гараад ирсэн. За ингээд нууц товчооны анхдагч их сурвалжийн судалгаа хийгээд түүнийг дотоодын эрдэмтэд, гадаадын эрдэмтэд манлай судлалын яг онлын эрдэмтийн загвартай харьцуулаад за ерөнхийдөө л оюун санааны үзүүлэлтүүдээр за тэр хүнтэй харилцах, тэр инновац хэрэгжүүлэх юм шиг бусад юм нь адилхан байна. Гэтэл оюун санааны үзүүлэлтүүдээр илүү байгаа нь харагдаад байна. За ингээд сая нууц төвчөөний судалгаа, гадаад эрдэмтдийн судалгаа, дотоод эрдэмтдийн судалгаануудад олон давтамжтай нэрлэгдсэн шинжүүдийг ялгаж аваад за тэр хоёр дахь блоконд байж нь харагч. Тэрийг орчин үеийн манлайлагчийн шинжүүдтэй харьцуулсан. Харьцуулаад мөн өнгөөр тэмдэглэсэн хэсэг нь таарч байгаа, улаанаар тэмдэглэсэн хэсгүүд нь ялгаатай. За дахиад харна итгэлцэл, оюуны хөгжил, манлайлал, сэтгэл зүй, сэтгэл хөдлөл, сүнслэг байдал. Бас л оюун санааны үзүүлэлтүүдээр ялгаатай гараад ирсэн. За дараа нь манлайллын шалгуур гэж 18 шалгуур байдаг. Тэрийг Харвард их сургуулийн эрдэмтэн Даниэл Гоулин тэргүүтээ эрдэмтийн баг боловсруулсан байна. Тэр 18 шалгууртай харьцуулсан. Дахиад л одоо өнгөөр тэмдэглэсэн хэсгүүдэнд авцаад улаанаар тэмдэглэсэн хэсгүүд нь ялгаатай харагдаж байна. За тэгэл энэ ардаа ёс суртахуун, итгэлцэл, оюуны хөгжил, манлайлал, сүнслэг байдал гэх. Дахиад ийм үзүүлэлтүүд гараад ирсэн. За энэ бүхнээс би юу гэж үзсэн гэхээр дүгнсэн гэхээр за ерөөсөө энэ Чингис хааны манлайлал оюун санаатай их холбогдож байна. Оюун санааны талдаа их илүү байна. Жин дарж байна. Ингэж ойлгоод манлайллынхаа хэм маягүй дотор байгаа оюун санааны манлайллыг харьцуулсан. Тэгээд ерөнхийдөө энэ хүн чинь одоо за эндээс юу харагдсан гэхээр Харвард их сургуулийн эрдэмтдийн тодорхойлсон 18 шалгуурын дагуу Английн эрдэмтэн Джон Мен гэж хүн судалгаа хийгээд Чингис хааны манлайллын нууц гэдэг ном бичиж гаргацсан. Тэрэн дотроо юу гэж хэлсэн гэхээр өндөр бүтээмжтэй манлайлагч нар бол 18 шалгуурын 4-ийг л хангадаг. Маш өндөр бүтээмжтэй манлайлагчд бол 18 шалгуурын 6-аас дээшийг нь одоо хангадаг. Гэтэл Чингис хаан бол 18 шалгуурын 15-ыг хангачжээ. Энэ бол агуу суут байна гэж ингэж тодорхойлсон байсан. Энийг би тодорхойлоогүй, ингээд энэ эрдэмтэд тодорхойлсон байна. За тэгээд наривчлан судалгаа хийгээд, наривчлан задлан шинжилгээ хийгээд тэндээсээ ингээд юмнуудаа хараад ингээд явахаар ерөнхийдөө оюун санааны талд гараад за энэ бол энэ шалгууртай харьцуулсан үр дүнгээс энэ хүн бол ерөөсөө ийм юуны манлайлагч хүн муу юм байна. Мөн өндөө бүр агуу суут хэмжээний манлайлагч юм байна гэдэг эрдэмтдийн дүгнэлт судалгааны дүгнэлт гарсан байна.
Тэгэхээр энэ бол манлайлагч мөн. За манлайлагч мөн юм бол одоо энэ хүн манлайлагч бол төлөвшөхөд ер нь юу нөлөөлсөн гэдэг асуудал гарч ирсэн. За ингээд манлайлалынх нь одоо нөлөөсөн хүчин зүйлсийг судалсан. За энэ Калифорни их сургуулийн профессор Дональд Шоупийн одоо ийм 7 үзүүлэлтээр ер нь үлгэр жишээ манлайлагчид ийм 7 зүйл нөлөөлсөн байдгаа гэж судалгаа хийгээд үр дүнгээд гаргацсан байна. Би энэний дагуу авч үзсэн. Дараагаар нь энэ өөрийнхөө бас авч үзсэн хоёр дахь хүснэгт. Тэгээ би бол ингээд 5 6 хүчин зүйлээр авч үзсэн. Нөгөө Дональд Шоупих бол 3 миний 1 үзүүлэлтэнд багтцсан. За ингээд 6 үзүүлэлтээр авч үзээд тэгээд энд дотор ингээд харахаар харьцуулахаар зэрэг бас л өнгөөр тэмдэглэснүүд нь таарад улаанаар тэмдэглэснүүд нь ялгарч байна. За юу вэ гэсэн чинь өс төрийн үеийн нийгэм улс төрийн нөхцөл байдал. Үндэсний онцлог, мөнх тэнгэрлэлт гэж. Ийм юмар ялгаатай байсан. Дахиад оюун санаатай холбоотой хүчин зүйлүүд гараад ирж. За ингээд Чингис хаанд нөлөөсөн хүчин зүйлсийг би 3 байдлаар авч үзсэн. Эхнийх нь бол таагүй нөхцөл. За тэр хүн бол эцгээс өнчө хоцорцсон. Овг ургийнх нь хаяад явчихсан. Мал сүрэггүй, ононгийн загас барьж хоног төөрүүлж байсан ч гэдэг юм ингээд. Дайснууд нь хизээч довтлоод ороод ирж магадгүй, хизээч баригдаад алагдаж магадгүй ингээд. Ядуу зүдүү. За өнөөдөр манайхан яадаг вүлээ? Гавьяа төгсөнгүү, шагнал өгсөнгүүгээд гудамжинд уйлж яваад нас урсан амиа алдсан бурлынхан зөндөө бий. Шагналын төлөө амьдрэх юм уу? Хүн шагналын төлөө бүтээдэг юм уу? Шагнал хүнд урам өгнө. Манлайлалын нэг үндсэн арган шагнал мөн гэвч эцсийн зорилго биш байхгүй. Тэгэхээр одоо 90-ад оны их үед нийгмийн ороо босгоо үед тэгж өнгөрсөн амиа алдсан амьдралаа өвсөн өчнөө хүн бий. Өөрөөр хэлбэл би үйлэх гэхээр зовлонгийн дунд, хүнд сорил бэрхшээлийн дунд хүн сэтгэлээр унах, стресст, бухимдах, сөрөг сэтгэл хөдлөлүүд илэрдэг. Тэрэндээ хөдлөгдөөд хүн архинд орох, амьдралаа алдах, амнасаа ч алдах асуудлууд байдаг. Гэтэл Чингис хаан тэгээгүй. Тэгж болно шүү дээ энэ хүн. Тэгээгүй. Харин тэн дунд хатуужаад босч ирсэн. Босч ирсэн шалтгаан нь юу байсан гэхээр Харвардын их сургуулийн эрдэмтдийн тогтоосноор сэтгэл хөдлөлийн оюун ухаан гэж юм байдаг. Сэтгэл хөдлөлийн оюун. Сэтгэл хөдлөлөө удирдах чадах оюун ухаан. Эерэгч бай, сөрөгч бай сэтгэл хөдлөлөө удирдах чадах оюун ухаан. Ялангуяа ийм сөрөг сэтгэл хөдлөлийн үед өөрийгөө удирдаад тэгээд эсрэгээр одоо таагүй байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлээд манлайлагч болох маш олон шин чанараа энэ таагүй нөхцлөөс олж авсан. Тэгээд энэ сэтгэл хөдлөлийн оюун ухаанаар өөрийгөө удирдна, хянана, өөрийгөө төлөвшүүл, өөртөө шин зан чанаруудыг, ур чадруудыг төлөвшүүлсэн. За мэдээж таата нөхцөл нь түүний үндэстэн угсаат нь удам алтан ураг нь удам гаруулна. Хаан аав хатан ээж гэдэг ингээд. Тэгээд малчин амьдрал, нүүдлийн соёл, түүнтэй учирсан тэнгэрлэг хөв хүмүүс гэдэг. Мэдээж эднэр бол сайнаар нөлөөлсөн. Таашгүй тэрийг. За ингээд эцэст нь нэг юм онцгой нөлөөлсөн байна. Тэр бол мөнх тэнгэрлэгчлэг байна гэж би үзсэн. Тэгээд энэ дээр үндэслээд би энэ Чингис хааныг бол ямар хэв шинжийг манлайлагч юм бэ? Хэв шинж гэдэг бол тэр дотор талаас нь авч үзчих. Ингээд би бол Чингис хааныг оюун санааны энэ дотор манлайлалын хэм маягүй дотор оюун санааны манлайлал байж. Тэгээ би оюун санааны манлайлагч юм байна гэж ерөнхийдөө таамаглаа төсөөлөөд тэгээд нөгөөдхөө батлахын тулд дахиад судалгаа хийсэн. Тэгээд оюун санааны манлайлалыг ярихын тулд spiritual leadership гэж байгаа. Сүнслэг гэж орчуулж бас болох. Гэвч юу эхлээд юу ч гэсэн оюун ухаан, оюун санаа хоёроо ялгая. Гэт философт байгаа 3 урсгалд оюун ухаан, оюун санаа гэж юу байдгийг юу гэж тодорхойлсныг ингээ ялгасан. Тэгээ эндээс оюун ухаан гэдэг бол хүний логик, рационал сэтгэлгээний илэрхийл, мэдлэгт хүрэх арга барилыг нэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл оюун ухаан хүний сэтгэн бодох, анализ хийх, логик дүгнэлт хийх чадвар. Тэгвэл оюун санаа нь бол мэдрэмж, итгэл үнэмшил, сэтгэлийн хөдөлгөөн буюу ухамсарын шинжүүдийг багтаасан илүү субъектив шинжтэй гүнзгий ойлголт байсан. Оюун ухаан нь объектив шинжтэй ойлголт, оюун санаа нь субъектив шинжтэй ойлголт. Тэгээ бид нар бол дандаа
хатуу логик, хүйтэн логик барьж явж ирсэн өндөрлөгтөв. Оюун ухаанаас хэтрээгүй, оюун санааг үгүйсгдэг. Тэгээд би олон жил хийсэн судалгаанаасаа энэ оюун санаа гэдгийг шинжлэх ухаанд бол сэтгэл гэж нэрлэдэг юм байна. Шашинд бол сүнс гэж нэрлэдэг юм байна. Манай Тэнгэрийн мэдлэгт бол амин чанар гэж нэрлэдэг юм байна гэдгийг би бас харьцуулсан судалгаар гаргасан. Өнөөдөр энд бүгдийг багтаах боломжгүй. Энийг би бас батлаа гаргасан. Судалгааныхаа үр дүнгээр харуулсан. Ийм байгаа. Тэгэхээр бид нар оюун санааг орхитуулж ирсэн. За оюун ухаан гэхээр зүгээр тархин дотор ажиллаж байна. Оюун санаа гэхээр тарих, сүнс, сэтгэл хоёр нийлж. Ийм юм гэж ойлгосон. За ингээд нэгэнт Чингис хааныгаа оюун санааны манлайлагч байж магадгүй гэж таамаглаад харуулах гэж судалгаа хийсэн. Тэгээд Чингис хааны манлайлалын нөгөө үндсэн шинжүүдээ энэ оюун санааны манлайлалтайгаа харьцуулсан. Оюун санааны манлайлалын ерөөсөө үндсэн мөн чанар нь амин сүнс нь сүнслэг байдал. Сүнслэг байдал гэдэг бол шашин биш. Сүнслэг байдал гэдэг бол энд тэр Фрай гэдэг эрдэмтэн тодорхойлсон байна. Чепл гэдэг эрдэмтэн тодорхойлсон байна. Перхолм гэдэг эрдэмтэн тодорхойлсон байна. Сүнслэг байдал гэдэг бол ердөө хайр инрэл, итгэл найдвар, халамж түшиг, уучлал өршөөл, өгөөмөр байдал. Энэ чанараар магадгүй шашнаас ч давтсан өргөн хүрээтэй дээд ухамсарын түвшний ойлголт гэдэг нь гарч ирж байна. Шашин бол юу юм? Тэр дээр нэг эд шидийн нэг хүч байна. Тэр бидрийг гуйхаар залбирахаар туслаад байна, ивэгээд байна гэсэн л нэг юм дорой ойлголт байгаа. Тэгээд баг мухарс сүрдлөө халтарчдаг. Гэтэл эн чинь тийм биш байгаа байхгүй. Сүнслэг байдал биш. Өнөөдөр 5D энерги мэдээллийн нэрэн эрхэлж яаг гэж хүмүүс яриад байгаа чинь энэ сүнслэг байдал руу л явж байгаа. 3D-гээс л материалын байдлаасаа сүнслэг байдал руу л шилжиж байгаа хэлбэр байхгүй. Түүс мухарс сүг, шашин шүтлэг тэр дээр нэг өөр хүч байна биш. За ингээд энийг харьцуулаад гараад ирсэн. Энэ сүнслэг байдал ажлын байран дээр хэрэгжихээр сүнслэг дуудлага, сүнслэг гүшимчил болж гарч ирдэг. Сүнслэг дуудлага гэдэг нь юу вэ? Утга учиртай байдаг. Одоо хүмүүс хэлж шít. Би төрийн байгууллагад ажиллаж байгаа гарцсан. Утгагүй. Өглөө болгон зүтгээл ажиллаад тань үр дүн байхгүй. Яг хэнд ч тусуулаад байгаа үр дүн байх. Надад бол тийм зөндөө таарч. Би нэг компани байгуулаад зөндөөл явлаа болохгүй байна. Одоо болий. Жаахан олон нийгэмд улс орнд тустай юм хий. Энд чи юу вэ? Нөө сүнслэг байдал ажиллаж эхэлж байгаа. Олон түмэнд хэрэгтэй, олон нийтэд тустай үйл хийхээр энэ өөрөөр хэлбэл монголчуудын энгийн яриагаар буйны үйл чинь энэ сүнслэг дуудлага байна. Аль л болох 10 хүнд тустай ажил хийжсэн бол одоо 100 хүнд, 1000 хүнд үндэстэн ард түмэндээ туслана гэдэг бол дэлхийд туслана гэдэг бол тэр сүнслэг байдал яваад байгаа. Тэгээд сүнслэг гишүүнчил. Чи минь яаж яана, би чинь яаж яана, алуу чи энийг хийх гэж байна уу, би туслая, би дэмжье. Энэ чинь сүнслэг гишүүнчил буюу ямар нэг нөхөрсөг, найрсаг элэгсэг дотны хамт олонны нэг эдэс нэг гишүүн гэдгээ мэдрэх, бусдаар хүндлүүлж хайрлуулах энэ хүний үндсэн хэрэгцээ. Энийг л энэ сүнслэг гишүүнчил гэдгээр илэрхийлж байгаа юм байна л. За ингээд энийг би ингээд Чингис хааныхаа шинжүүтэй холбосон. Тэгтэл энэ маань ингээд ийм одоо уулзаад тэр шинжүүдийг би хуваага тавьчихсан байна. Харгалзахаар. За ингээд ер нь бол Чингис хаан маань бол оюун санааны манлал, хэв шинжийн хувьд бол оюун санааны манлайлагч юм байна. Тийм ч учраас энэ их том үйлийг бүтээсэн юм байна. Оюун санаа хүчрэх байгаагүй хүн бол одоо харал та оюун санаа хүчрэх биш мэдлэг боловсролд ороо хүмүүс яаж амьдарч байна? Амь зуулгыг харахад ямар байгаа вэ? Гэтэл оюун санаа хүчрэх хүмүүс яаж амьдарч байна? Энийг бид нар зүгээр л практикаас энгийнүүдээр харчиж болно. Энэнд бол баталгаа шаардаад байх байгчгүй гэж бодож байгаа. За тэгээд Чингис хааны хэв маяг, манлайлалын хэв маяг амьдралд хэрэгжүүлсэн яг одоо арга барил нь юу юм бэ? Ер нь ингээд өнөөдрийг хүртэл манлайлал судлалын шинжилгээ ухааны энэ онлоор зүг ингээд өнөөдөр хүртэл хэрэгжиж ирсэн гол зарчмыг харахаар энэ хэв маяг бол нөхцөл байдалтай уялдаж яригддаг. Тухайн нөхцөл байдалтай. Манлайлагчийн өмнө тулгарсан нөхцөл байдалтай уялддаг. Тэгэхээр зэрэг энэ нөхцөл байдал гэдэг тодорхой байж болно. Гэтэл энэ манлайлал судлал юу гэж үздэг вэ гэхээр манлайлалд бол энэ юу гэж үзэж байгаа нэхэр зэрэг бүх нөхцөл тохирдог буюу бүх нөхцөлд үр дүнтэй байдаг тийм одоо төгс төгөлдөр шилдэг удирдлагын арга гэж одоо байхгүй. Харин тухайн нөхцөл цаарсан оновчтой үр дүнтэй арга гэж байгаа. Тэрийг л зөв сонгож, мэдрэмжтэй сонгож хэрэглэх нь манлайлагчийн амжилтын үндэс гэж ингэж үзэж. Тэгэнгүүт манлайлалын олон хэв маяг гараад ирдэг.
Ийм хэм маягууд байна. Ерөнхийдөө тоомлол дотроо задрахаар бас олон задарнуу байна. За тэгээд манлайлагчийн ур чадвар бол ердөө энэ олон манлайлалын хэм маягуудаас яг тухайн нөхцөл тохирсныг л үр дүнгээ өгч чадахын л сонгож хэрэглэх нь манлайлагчийн өөсөө гол ур чадвар болчихж байгаа. Дахиад энэ юутай холбогдох вэ? Яг тэр тухайн нөхцөл байдлыг зөв үнэлээд, зөв мэдрээд, хурдтай яг тэрэнд таарсан оновчтой үр дүнтэй аргыг хурдтай сэтгэж бодож олоод энийг таарах ингээд шийдвэрлээд хэрэгжүүлж чадна гэдэг бол дахиад оюунтай бол. Юу хэлж яах гэхээр манлал бол өөрөө яг энэ бүхнээс харахад тухайн нөхцөл түргэн дасан зохицож хариу үйлдэл үзүүлэх чадвар. Оюуны чадвар. Үйлдэхээс өмнө оюуныхаа төвшөнд энийг хийж чадах хэрэгтэй болчих. За тэгвэл энэ бүхэн яадаг гэхээр энэ бүхэн хамгийн сонирхол нь тодорхой нөхцөлд. Тодорхой нэг нөхцөлд. А тэгвэл тодорхойгүй нөхцөлд яадаг юм бэ? Яг өнөөдөр их шиг. Гадаа байгалийн өөрчлөлт маш ихээр явагдаж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт маш ихээр явагдаж байгаа. Технологийн дэвшилттэй холбоотойгоор бидний амьдрал оршил үйл хэрэг минут секундээр хэмжигдээ хурдтай болж байна. Тэгээд үйл явцууд маш хурдтай өргөнж байна. Энэ ерөөсө тодорхой ингээд тогтоод байх юм байхгүй болчих. Одоо тэгээ тэрнээс болоод бидний оршин амьдрах үйл хэрэг нийгэм тэгж яривалгүй манай дэлхийн хүртэл ийм тодорхойгүй байдалд орж байна. Одоо яах юм болоо? Энэ Монгол яах юм болоо? Монголын гарц шийдэл юу юм болоо? Яах юм болоо гэсэн маш олон таар. Дэлхий дээр ч ийм байдал үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл бид хаус буюу тодорхойгүй нөхцөлд шилжчихсэн. Ийм үед ямар манлай хэрэгжих юм бэ гэж. Ийм үед квант манлай хэрэгжнэ гэд 21 оноос хойш эрдэмтэд энэ онолыг боловсруулж эхэлсэн байна. Яагаад квант манлай? Квант манлайлалын онолын үндэс нь квант физик. Квант системийг тодорхойлдог үндэс нь 4 зарчим байдаг. Нэгдүгээр квант холбоос. Монгол гэрийн 2 хаяанд этгий хэл, орчлын ертөнцийн 2 хаяанд байгаа хичнээн их тэр бун жива гэрлийн жил явах тийм хол зайд байгаа квант бөмс энэ хооронд мэдээлэл яг хажуудаа гараа атгаа зогсож байгаа шиг хурдан дамждаг. Энэ бол орчлонгийн бүх юм холбоотой оршдог гэдгийг илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл систем буюу нэг гэр бүл гэдгийг илэрхийлсэн. Квант холбоос. Энэ квант холбоос. Өөрөөр хэлбэл системээс гадуур юу ч оршихгүй, гэр бүлээс гадуур юу ч оршихгүй. Дэлхий гэр байна уу, галактик гэр байна уу, орчлон гэр байна уу, байгууллага гэр байна уу, өрх гэр байна уу? Ерөөсөө гэр систем. Тэр систем гэдэг үгийг чи Монгол онолд гэр гэж хэлсэн байна. Тэгэд системийн онол руу бууж. Ингээд менежментийн системийн онолтой таардаг. Дараа нь тодорхойгүй зар. Тэгэд хамгийн гол нь энэ холбоос. Энийг алсын зайн холбоос, квант холбоос гэдэг. За гэхдээ хамгийн аимшигтай Эйнштейн алсын зайн аимшигт үзэгдэл гэж нэрлэснийг энэ квант холбоос. Юу гэж хэлсэн гэхээр энэ зөвхөн холбоос биш, хамаарал. Энд баттонтой холбоостой нэг квант бом ертөнцийн нөгөө захад байхад намайг энд цагаанаар бутахад тэр нөгөөх автоматар хар болж идэг. Намайг сунгаад өндөр болгоод тавихад тэнд автоматар намхан болж идэг. Ийм эсрэг холбоос. Энийг квант орооцолтон гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл квант холбоос ямар хол зайнаас хамаарахгүй яг нэг дор хамт байж байгаа юм шиг мэдээлэл дамждаг ийм хүчтэй квант холбоос. Энэ бол системийн онолыг илэрхийлж. Дахиад энэ квант холбоостой бөмбөс нэгэнд нь жоохон өөрч оруулахад нөгөөх нь яг тэр даруй адилхан өөрчлөгдөх мөртөө эсрэгээр өөрчлөгдөж байна. Энийг орооцолтон гэдэг. Энэ квант орооцолтооны бидний нүдэнд харагдж байгаа хэлбэр бол эхнэр нөхөр хоёр. Эхнэр нөхөр хоёр RM2 бий байна. Нэг нь эр байхад нэг нь эм. Тэгэхээр энэ квант орооцолтон энэ квант холбоос бол энэ системийн онолтой ингээд явцавдаа. Чи бусад бүх юмтай орчлонд байгаа бүх юмтай нэг атом нэг молекул үлдээхгүй чи бүх юмтай холбоотой байхаас гадна бас хамааралтай байдаг. Чамаас бүх юм хамаардаг. Гэтэл өнөөдрийн нийгэм яаж вэ? Чиний тех ямар хамаатай? Чи наад ямар хамаатай? Чи ямар хамаатай л гэдэг. Гэтэл би гэртээ нөхөртөөгөө хэрэлдээд ирэхэд миний стресс ажил дээр нөлөөлдөг л баг. Энерги нөлөөлдөг л баг. Хамааралгүй юм байхгүй. Хэн нэг удирдахч буруу шийдвэр гаргахад багт нь байгууллагт нь нөлөөлж л байдаг. Энэ хамаарал. Энэ бол системийг илэрхийлдэг. Дараа нь тодорхойгүй зарчим.
Энд бол квант физикийн хамгийн гол хүн ойлгодгүй эдрэтэй хэсэг энд байдаг. Одоо квант систем гэдэг чинь микросистем. Атомоос цааш. Молекул ч ордоггүй энд. Микросистем, атомыг бүрдүүлж байгаа протон, нейтron, электрон, протон, нейтроныг бүрдүүлж байгаа гурван төрлийн эгэл бөөмс кварк гэдэг ингээд цааш яв. Тэгж жагаад бүр квант төр очив. Тэгэхээр атомоос цааших ертөнцийг л квант систем буюу микросистем гэдэг. Гэтэл бидний энэ амьдарч байгаа ертөнц чинь макро ертөнц. Макро ертөнцид онгоц хаана нисэж гэн яаж аль координатын цэгийг дайраад явж гэн. Миний алхах, машин явах, сар нар явах бүх юм байна. Бүгдийг харж болно. За 10 минутын өмнө сар энд байсан. Одоо энд байна. Дахиад цагийн дараа хаана байх вэ? Тооцч болно. Яагаад гэвэл тэр биднэрт харагдахаас гадна тэр тодорхой зүй тогтол хуулийн дагуу хөдөлдөг. Квант физикт макро ертөнцид ийм байдаг бол бүх юм тодорхой. Ньютоны 3 хуулиар Эйнштейний харьцангуй онолоор тодорхойлдог. Гэтэл микро ертөнц буюу квант системд бүх юм тодорхойгүй байна. Хамгийн амар нь энэ тодорхойгүй. Харагдахгүй тэр. Тэр онгоц нисэж байгаа шиг машин давхиж байгаа шиг харагдахгүй. Навч хийсээ дунж байгаа шиг харагдахгүй хүнд. Тэгэд ямар ч хууль зүй тогтолгүй. Тэгэхээр микро ертөнцид микросистемд яадаг вэ гэхээр аливаа квант бөөмийн төлөв байдал, хөдөлгөөн, байрлалыг тодорхойлохын тулд зүгээр л магадaltaг. За энэ нөхөр энэ хавьд нэг байж магадгүй. Нэг магадлалын орон зай сонгож аваад тэн дотор л хизээ гарч ирэхийг хүлээнэ үхээс тэрийг удирдах болтгоо. Тэгээд энэ дээр үндэслээд энэ ажиглалтын нөлөө гэдэг юм орж ирсэн. Физикт, квант физикт. Юу гэхээр одоо би юуг тайлбарлах гэдэг нь гэхээр голыг хэдүүлээ. Урсж байгаа сайхан урсгал голыг квант орчин гэдэг, квант орон гэдэг үзье. Тэн дотор нэг бөөм явж байгаа. Тэгэхдээ эрэг дээр ил гарч ирэхгүй. Тэр доор байгаа. Загас ч юм уу. Магадгүй алтан загасны үлгэрийн загас. Тэр доор явж байгаа. Тэгээд өвгөн очиод дуутахаар хөөрхийг гараад ирнэ. Тэр чинь байхгүй гэсэн үг шүү. Тэр усан дор байгаа. Байгаа мөртлөө бидэрт харагдахгүй. Энэ нь тодорхойгүй. Тэр хаана байгаа, яаж хөдөлж байгаа, ямар хурдтай яваа бидэрт харагдахгүй. Энэ нь тодорхойгүй байдал. Тэгвэл өвгөн очиод дуудангууд гараад ирнэ. Тэгээд гараад ирнэ бидэрт харагдана гэдэг чинь тэр ил болж байгаа. Далд байснаа ил болж байгаа. Тийм учраас квант физикт юу гэдэг вэ гэхээр аливаа квант систем ил далд бодит хоосон хоёр төлөвт зэрэг оршдог. Ил далд бодит хоосон хоёр төлөвт зэрэг оршдог гэж квант физикт энийг нотолсон. Тэгэхээр нөгөө голын усан дотор загас доор хөвж явна. Нөгөө тодорхойгүй байдал нөгөө далд байгаа хэлбэр бидэрт харагдахгүй. Тэгээ голын усан дээр очиод баттхан тэрийг ажиглах юм уу? Нэг хэмжилт хийх юм уу? Ингэх үед тэр нэг ил болоо гараад ирдэг. Тэр тодорхойгүй байдалд байхдаа өөрийнхөө байж болох бүх төлөвт нэг зэрэг оршдог. Тодорхойгүй хүнд харагдахгүй мэдэгдэхгүй төлөвт байхдаа тэр бөөм өөрийнхөө байж болох бүх төлөвт нэг зэрэг оршдог бол хэн нэгэн очиод ажиглах юм уу? Хэмжилт хийх үед тэр нэг төлөвийг сонгоод гараад ирдэг. Тэр нь юу гэсэн үг гэхээр ажиглан хэмжилт хийнэ гэдэг чинь тэнд мэдээлэл харилцан үйлчилж байгаа. Тэгээд алтан загсны өвгөн очиод ой алтан загсаа наашаа гараад ирээ би ирлээ гэхээр зэрэг нөөдөг чи өвгний дуудлага тэр мэдээлэлээр гүүгээ гараад ирж байгаа. Ил болоо гараад ирж. Ингээд тэгэл өвгөө яваад хөр нөөдөг чи усан доороо ороод тодорхойгүй байдалд ороод нөгөө олон төлөвтэй зэрэг оршиж явж байна. Тэгэхээр хамгийн амар нь энэ тодорхойгүй байдалд энэ микросистемүүд, квант системүүд тодорхойгүй байдал 196.4% байдаг. Квант физик тогтооцсон орчлын ертөнцийн 68% нь хар энерги байна. Нүдэнд харагдаж үзэгддэггүй, баригддаггүй хар энерги байна. 10 хэдэн хувь нь 23% нь юу хар матери гэдээ бас нүдэнд харагдаж үзэгддэггүй матери байна. Ердөө 4.6% нь бидний одоо матери гэж нэрлэдэг бит бодит зүйлс байна гэдгийг квант физик нотолсон. Өөрөөр хэлбэл тэр 96.4% чинь тодорхойгүй байдал буюу тэр далайн голын устай адилхан тодорхойгүй байдал. Тэн дотор юмс бүх төлөвтэй зэрэг оршоол тэн дотор байж байдаг. Хин нэгэн мэдээллийн холбоос үүсэх үед тэр гараад ирдэг. Нэгэн бодит төлөвт илрээл гараад ирдэг. Тэгээд мэдээллийн холбоос саллаа буцаал тодорхойгүй байдалтай шилжиж. Энийний нэг хэлбэр нь
хүн үхэж дахид төрөөд байгаа. За энэ минийг яриул ингээд квант шилжилт рүү ороод бүр нүсэр болчихно. Энийг ойлгохгүй. Тэгэхээр энэ тодорхойгүй зарчим чинь систем дотор өрнөж байгаа процессыг илэрхийлж байгаа. Оршихуйн зүй тогтолыг илэрхийлээд байгаа. Квант систем дотор өрнөж байгаа оршихуйн зүй тогтолыг энэ тодорхойгүй зарчим илэрхийлдэг. Нэг ихэнхдээ далд ороод тодорхойгүй болоод хаяа нэг тохиолдолд тодорхой болж гарч ирэл. Тэгэл бид нар яадгүй шинжлэх ухааны судалгаа тодорхой болсон дээр нь л ажилтдаг. Тодорхойгүйг нь хайчдаг. Тэгтэл квант физик өөр өнөөдөр тэгээ энэ тодорхойгүй байгаа тэр бүх төлөвтэй зэрэг байгаа тодорхойгүй чинь л өнөөдөр бидний яриад байгаа даалд ухамсарч гинүү зөв бэлэгч гинүү юу ч гинүү. Гэтэл энэ оюун санаа л байна. Энэ оюун санаа одоо хар энэ гадаа байгаа Улаанбаатарт байгаа бүх юм дэлхийд байгаа бүх юм бидний тархин дотор мэдээлэл хэлбэрээр байж байгаа. Бид тэр олон төлөвийн аль руу ч шилжиж болно. Америкт очинггүй бид нар билет аваад нисээд 2 хоногийн дараа Америкт гэдэг нэг төлөвтөл бодит төлөвтөл гараад ир. Хөдөө сумын төвд очинд малын зах дээр очино гэл давхиал очоод яхад 2 хоногийн дараа бид нар өөр нэг төлөвтэй гараад. Бидний дотор мэдээлэл хэлбэрээр бүх төлөв оршиж байдаг. Бүх төлөв оршиж байдаг. Ямар нэг мэдээллийн холбоос үүсгэхэд тэр үүссэн мэдээллийн холбоостой холбоотойгоор л нэг төлөвтэй бодит матери болж ил гарч ирдэг. Ингэж квант систем бодит хоосон буюу одоо ил далдын хооронд чөлөөтэй шилжиж оршдог юм байна. Гэтэл хүн төрлөختөн бид нар өнөөдөр хүртэл бодитын тэр төрхөн зур ил гарч ирсэн бодит болж гарч ирснийг судалсан. Тэгээд өөрөөр хэлбэл бид нар орчлонгийн 4.6% судалсан. Тэгээд 4.6% судалсан таньсан мэдлэгээрээ онол мэдлэгээрээ бид нар 96.4% шийдэх гээд байгаа байхгүй. Тэгээд энэ систем чинь гадаа мухардаад байна. Дээр нь энэ суурийн иргэншлийн нийгэм чинь байгалийн хуулиуд ийм байгалийн системүүдийн оршихуй хуулийг зүй тогтолыг танихгүйгээр хүмүүс өөрийнхөө санааг логик зөрчилгүй тайлбарлachаараа тэр нь онол болж хөгжөөд тэгээ хүний санаагаар эн чинь явахаар нэг хэсэгтээ нэг хэдэн жилдээ хэрэгжсэн ч гэсэн 10 20 50 жилийн дараа эн чинь хүчингүй болоод байгаа. Хайцангуй үнэн байгаа. Тэгэхээр нөгөө 4.6% матери буюу харьцангуй үннийг шин чанарыг судалчаад тэрүүгээрээ мөн чанарыг одоо амин чанарыг ингээд тодорхойлох гээд оролдоод байгаа. Тэгэхээр бидний мэдлэг хүрэхгүй байх гэсэн. Бидний хэрэгжилж байгаа онол болохгүй. Тэгээд суурийн иргэншил чинь дандаа нийгмийн онол буюу хүмүүсийн өөрийнхөө үзэл санааг логик зөрчилгүй үндэслэсэн. Өмнөх эрдэмтдийн бүтээлдэр логик зөрчилгүй үндэслэсэн энэ юмараа ингээд нийгмийн онолуудыг зохиож гаргаж ирээд тэр зохиомл онолуудаар нийгэм явахаар ингээд 100 жил, 200 жил, 400 жил явсан ч гэсэн өнөөдөр гацчихад байгаа. Шийдэл байх. Хаана? Гэтэл манай Монголын нийгмийн систем яасан гэхээр яг ингээд дандаа байгалийн онолууд дээр явсан энийг би дараа нь тайлбарлая. Тэгэхээр энэ тодорхойгүй зарчим гэдэг бол энэ манай энэ менежмент тим процессын онолтой одоо нягт уйлж. Нэг тодорхой болоод нэг тодорхойгүй. Тодорхой бас юм дээр л ажиллаж байгаа. За дараа нь энергийн төлөв. Нөгөө нэг голын ус шиг ийм квант орон дотор чинь нөгөө квант бөөмс гэдэг чинь ерөөсөө атом молекул биш. Квант бөөмс гэдэг чинь энергийн нэг юм жоохон үйлдэл байна. Энерги нэг жоохон ингээд нэг шангаа орхооны голын шалбаагийн дотор ингээд гөрвөлзээд гүдэг штэ гөрвөл мөрөв шиг. Энерги нэг жоохон гөрвөлдсөн тийм тасархаа жоохон богинохон тасархааг л энэ юу квант бөөмс гэдэг. Тэгээд квант бөөмс гэдэг чинь хүнд нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй, тоологдохгүй, төөлөгдөхгүй, эмжигдэхгүй. Тэгээд өөрөөр хэлбэл хоосон төлөв. Тэгээд тэр чинь ерөөсөө энергийн төлөв. Тэгээд байн гөрвөлзэл долгилол хөдөлчөөд учраас давтамжтай. Тэгээд энэ яаж юм нэхэр зэрэг нөхцөл байдлуудыг байн өөрчилж байдаг. Энэ тогтворгүй энэ хөдөлгөөн одоо агаарын усгал шиг салхи шиг эсвэл одоо нэг уян зүйл шиг ингээд байн хөдөлгөөн. Энэ чинь системийн доторх оршихуйг харилцааг ингээд байн өөрчилж байдаг. Нөхцөл байдлуудыг өөрчилж байдаг. За тэгээд дараа нь энэ квант потенциал нөгөө тодорхойгүй байдал бүх одоо төлөвтөө нэгэн зэрэг оршиж байгаа юм чинь физикт нь супервайзейшн гэж нэрлэдэг. Супер байрлал гэж. Яагаад супер гэхээр бүх төлөвтөө нэг зэрэг оршиж байгаа учраас. Тэгээд саяхан 8 сарын сүүлээр Швейцарын Женев хотод байгаа олон улсын онлын физикийн судалгааны төв СЕРН гэдээ байж байгаа. Том дэлхийн номер 1 лаборатори байгаа. Тэр лабораторид дөрвөн эрдэмтний баг том туршилт тавиад юуг баталсан гэхээр урд нь онлоор батлагдсан виртуал бөөм гэж юм байсан. Виртуал бөөм гэхээр та нар одоо мэдж байгаа. Тэр чинь бодит юм биш. Зүгээр л дэлгэцэн дээр харагддаг голограмм юм байна.
Тэгэхээр тэр виртуал бөөмийг онлоор баталж авъя гэж сая тэр дөрөв эрдэмтний туршилт яасан гэхээр тэр виртуал бөөм бодит бөөмсөд энерги импульс дамжуулж байгаа буюу нөлөөлж чадж байгааг баталсан. Бүр эмпирик туршилтаар батлаа гаргаад ирсэн. Өөрөө тэр виртуал бөөмийг би бол одоо бидний ярьдаг даалт ухамсар даалт ертөнц сүнс гэж ойлгож. Тэр хар матери хар энерги гэж ойлгож. Тэгэд тэр нөгөө хоосон буюу ямар ч хүчгүй гэж бодож исэн зүйл чинь бодит бөөмсөд нөлөөлөд энерги мэдээлэл өгöd байгаа байхгүй. Хилжүүлээд. Өөрөөр хэлбэл хоосон нь бодитойгоо ирхшээж гин гэсэн. Хоосноос энэ хорвоогийн бүх бодит юм үүс. Хоосон бол мөнхийн үнэн. Бодит юмс бол хавар ургаад намар хагдардаг өв сургамал шиг харьцангуй юм, хуурмаг юм, сарнаад алгуулчдаг. Бодит юмс. Энэ хорвоо дээр хамгийн хуурмаг юмс бол бодит юмс. Харин физикт энерги хадгалах хууль байгаа. Мэдээлэл хадгалах хууль. Бид нар өгөхөд бидний махан бие энэ энерги нь сарнаад задардаг ч гэсэн бидний мэдээлэл үлддэг. Тэр хадгалагдаад үлдсэн мэдээллийг л бид нар оюун санаа гэдэг байгаа, сүнс гэдэг байгаа. Бидний амьдралынхаа сурсан, судалсан, туршлагдсан, ухамсарлсан бүх мэдээлэл нийлээд нэг цул болж байгаа. Тэр хадгалагдсан цул мэдээллийг л бид нар сүнс, оюун санаа, сэтгэл, амин чанар гэдээ өөрөөр нэрлэж ирсэн байна. Одоо энэ ойлголтууд нэгдэх цаг болсон байна. Квант физикийн шинжилгээ ухаан өөрөө ийм хол явцсан. Харамсалтай нь тэгээ харалт одоо 110 хэдэн жилийн өмнө энэ квантын онол нэгдсэн. Квантын онол нэгдэд 70-аад оны сүүл үеэс энэ компьютер, интернет болж амьдралд нэвтэрч гарч ирсэн. 80-аад оны их үеэс мэдээллийн технологи хөгжиж эхэлсэн. Өнөөдөр квант онолын дараагийн онол, квант татсан онолыг физикчид нээх гээд 100 гаруй жил хичээж ажиллаж. Хамгийн анхны нээх оролдлогыг Эйнштейн хийсэн. Амжилтгүйц. Яагаад гэвэл квант физикийг оруулаагүй ч. Тэрнээс хойш олон эрдэмтэд энийг нээх гэж хичээсэн. Тэгээд эцэст нь Стивен Хокинг гэдэг бидний бүгдээрээ мэддэг агуу эрдэмтэн энэ онолыг нээх гэж насаа зориулсан. Манай физикийн академич намсруугаа энэ онолыг нээх нэг аргаар нь үдсэн. Бүгд бүтлгүүцсэн. Одоо математикийн шинжилгээ ухаан дууссан. Математикийн шинжилгээ ухаанд байдаг бүх аппаратыг хэрэглээд энэ онолыг нээх гээд чадаагүй. Квант татслын онол гэж. Квант онолын дараагийн онол. Квант онолын ачаар бид нар өнөөдөр компьютертэй, интернеттэй гар утастай болсон. Квант татслын онолоор бид нар хиймэл оюун ухаантай болох ёстой. Гэтэл технологийн төрөлөө өгчсөн квант татслын онол нэгдэггүй. Гэтэл квант татслын дараагийн онол байгалийн нэгдмэл онол гэж байна. Бүх юмны онол гэж байгаа. Байгалийн нэгдмэл онолын нөгөө нэр нь бүх юмны онол. Тэр болоогүй байна. Квант таслын онол нэгдэг учраас физикт дараагийн онолыг нээж чадахгүй. Тэрэн дээрээ суурилж нэгдэх учраас. Гэтэл би бол олон жилийн судалгаанаас юу гэж үзсэн гэхээр энэ Чингис хааны нээсэн уйлгын онол гэдэг бол энэ квант таслын онолч байна. Энэ бүх юмны онол байна. Энэ хоёр нэг онол байна гэж. Ингэж тэгээд физикийн бүх юмар нь ингээд одоо тайлбарлаад харьцуулсан судалгаа хийгээд яг энэ ном шиг ингээд тавьдсан байгаа. Харамсалтай нь одоогоор Монголд ойлгох юм уу, ойлгосон ч зөвшөөрөх хүн олдохгүй байна. Тэгээ яваанда болох байлгүй дээ. Тэгэхээр энэ квант потенциал гэдэг чинь ийм хүчтэй. Хил хязгаар байхгүй, орон зай байхгүй, цаг хугацаа байхгүй. Тэгсэн мөртлөө өөрийнхөө байж болох бүх төлөвийг өөртөө чингээч гисэн. Хачин хүчрэх оюун санаа тэнд явж байгаа байхгүй. Тэгээд тэр оюун санаа чи хамгийн гол нь бодит бөөмсөд энерги өгөөд өөрийнхөө энерги чинь мэдээлэлтэйгээ хамт явж байна. Энергийг бид нар сайн муу гэж ялгаад байгаа нь агуулж байгаа мэдээлэлээс нь хамаарч байна. Мэдээлэл нь худал мэдээлэл бол муу мэдээлэл, муу энерги, мэдээлэл нь үнэн бол сайн энерги байхгүй. Тийм учраас энерги явж байгаа бол цаана мэдээлэл байгаа. Тэгэхээр зэрэг тэр энерги мэдээллүүд чинь нэгдээд ухамсар болоод бидний сүнс болоод сэтгэл болоод оюун санаа болоод явж байгаа. Тэгээ тэр чинь өөртөө бүгдийг багтаацсан. Одоо харалтаа бид нар энэ нүднийхээ хүүхэн хараагаар энэ орчлонд байгаа бүх матери чинь бидний нүдээр ороод тархинд орохгүй байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө материйн мэдээлэл нь бидний нүдээр ороод тархинд дахиад нэг виртуал ертөнц үүсчихэд байгаа шүү дээ. Бидний тархин дотор дахиад нэг виртуал. Гэтэл тархинаас гадна сүнсэн дотор дахиад нэг виртуал ертөнц байдаг. Бидний ажилласан, амьдрсан, туршлагдсан 3 настай хүүхэд хятадын 3 настай хүүхэд гарч ирээд тэр төгөлдөр хуур Бетховены симфоник яагаад тийм мундаг тоглоод байгаа юм?
Яагаад Монгол хүүхэд 3 настай гүйж гарчаа шууд морин дээр мордоод сая тэр нэвтрүүлэг гарлаа шүү дээ. 3 настай хүүхэд яагаад морин дээр шууд мордоод уралдааны морь унаад сувын наадам төрүүлчихэж байгаа. Энэ чинь эцэг дээдсээсээ гадна өөрөө өмнө олон төрөл энэ үйлийг хийсэн. Бэлэн мэдлэг чадвар авьяас гэж байхгүй. Зүгээр л өмнөх төрлийн чинь хийж үйлдэж явсан бэлэн мэдлэг чадвар хадгалагдсан байгаа мэдээлэл тэр мэдээлэл ашиглаж чадж байгаа юм. Авьяас байхгүй. Энэ квант онлоор бол ийм л юм байна лээ. Тэгэхээр энэ тэр бүх төлөвөө өөртөө нэгтгэж гисэн тэр тодорхойгүй төлөвгээ дагаад дотор чинь тэр чинь бодит биш хоосон төлөв байна. Хоосон гэхээр тэр оюун санаа байна. Оюун санаа гэдэг нь бидний өчнөө олон төрлийн амьдралын мэдлэг чадвар туршлага ухаарл гэгэрл нийлээд мэдээ хадгалагдсан мэдээлэл байна. Ердөө физикээр ингэж тайлбарлаж байгаа. Энэ чинь ерөөсөө асуудал биш байна. За ингээд квант онолтой манай менежментийн энэ одоо онлууд ингээд өөр ингээд үеэрээ ингээд ороод сайхан ягаад тэр ард цааталт нь квант манлал би бүгдийг ярьж амжихгүй. Ингээд квант манлалын зарчмууд онлууд үзэл санаанууд тэн төвлөрөө гараад ирсэн. Квант манлалын бол 21 онд үндэслэгдсэн. 2021 он. 24 оноос овоо эрчимч хөгжиж байгаа ийм онл байгаа шинэхэн. За ингээд эндээс би харуулсан энэ квант системийн энэ зарчмууд дараа нь менежментэд одоо авч үзэж байгаа нарийн төвхтөө цогц дасан зохицох систем гэж ямар систем бэ гэдгийг тэнд харуулж байна. Цаана нь энэтэй зохицсон манлайлалын одоо ямар зарчмууд хэрэгжиж байна гэдгийг ингээ гаргаад ирсэн. За дараа нь квант манлайлалын 12 зарчим гэж байна. Энэ доор нэг сурулж байна. Данах цохоор гэдэг энэ нэвтэмтэн боловсруулсан. Тэгээ энэ 12 зарчим нь яг хувь хүн дээр ирж. Нөгөө квант манлайлалын зарчмуудыг яг хувь хүн дээр авчираад буулгаад яг юу хийх юм гэдэг юм гараад ирсэн ингээд. За ийм байна. За энэ номон дээр одоо бүгд байж байгаа учраас. За ингээд квант манлайлал гараад ирсэн учраас Чингис хааныхаа манлайлалтай дахиад харьцуулт энэ зарчим нь энэ араа. За тэгтэл квант манлайлалынх нь тэр байна. Чингис хааны манлайлалынх нь тэр байна. Ингээл юусоо. За ялгүй нэг хэлбэрийн төдий ялгүй үндсэн агуулга юу нь одоо бүр яг ингээд уулзаад гараад ирчих واخхой. За тэгээд энэ бүхнээс бол би ямар ойлголтод хүрсэн гэхээр Чингис хааны манлайлал бол хүндрэлийг системийн боломж олгон хуурах ухааныг биднэрт өгөх юм байна шүү. Квант онол 100 жилийн өмнө нээгдсэн Чингис хаанаас хойш 700 жилийн дараа нээгдсэн боловч Чингис хаан 700 квант онол нэгтгэс 700 жилийн өмнө түүний квант манлайлалыг хэрэгжүүлсэн практик удирдлагынхаа үйл ажиллагаанд хэрэгжүүлсэн байна. Тэр хүн яагаад ийм манлайлагч байсан гэхээр оюун санааны хувьд хүчрэх байж тодорхой нөхцөлдөж оновчтой аргыг одоо оновчтой сонгоод хэрэгжилж чадаад үр дүнд хүрч чаддаг тодорхойгүй нөхцөлч. Чингис хааны үед нийгэм улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй байсан. Яаг нь мэддэхгүй яг өнөөдрийн бид нар шиг. Би тэгээ ажиглаад байгаа. Яг Чингис хааны үеийн тэр өөрийнх нь хувийн ойр орчны нийгмийн нөхцөл, дэлхийн нөхцөл баахан ийм даймаа яваад одоо ерөөсөө хаана нэг юм тодорхойгүй яаг нь мэддэхгүй. Тэгтэл яг тэр хүн ирээл энэ манлайлалыг хэрэгжүүлээд ингэсэн байна. А гэтэл одоо өнөөдөр ч гэсэн яг түүх давтагч чинь манайх дотооддоо ч юм байна, гадааддоо ч юм байна. Яг энэ тодорхойгүй нөхцөлд ямар одоо манлайлал, ямар удирдагч гарч ирж ямар манлайлал хэрэгжүүлж эдээс аврах юм. Бид нар удирдагчаа үлээгээл сууж байгаа ш нэг хэлэхэд дотооддоо ч гадааддоо ч Трамп удирдагч болж үзэх гээд болохгүй байна. Тэр хүн хэтэрхий муухарлаад байна. Ба Путин удирдагч болж үзэх гээд явж байгаа боловч хүчгүйдээд байна. Ши Жинпинг эндээс ашиг горчихгүй хараад сууж яах ингээд бид нар өөрсдөө дүгнэлт хийж болно. Тэгэхээр энэ ч болохгүй шүү дээ, тий. За ингээд. За тэгээд эндээс бол юу гэж бодсон гэхээр альва тодорхойгүй байдал хүний тарих оюуныг шалгадаг буюу шалгуур болдго юм байна. Тодорхойгүй нөхцөл, хүнд нөхцөл. Бэрхшээлтэй сорилттой нөхцлүүд бол ерөөсөө бид нар зовлон тулгархаар яах вэ гэдэг шин. Яах вэ гэдэг чинь тархиалд ажиллаж байгаа. Оюунаар ажиллаж байгаа. Тэгэд оюун л биднэрт гарч шийдлв. Тэгэл өөрийн мэдлэг оюун хүрэхгүй болохоор нэт рүү ороод мэдээлэл хайгаад мэддэг чаддаг хүнээс зөвлөгөө аваад сураад асуугаад ном олж уншаад ингээд. Тэгэд мэдээлэл олсныхоо дараа тэн дээрээ боловсруул тэгээд нэг оюун дүгнэлтэнд түрээд тэрэн дээрээ үнсэл шийдвэрээ гаргаад асуудлаа шийдээд явдаг. Тэгэхээр ерөөсөө хэн оюуны хувьд хүчрэггүй байна тэр агуу их хүлийг бүтээн хэн одоо агуу их хүлийг бүтээж ин тэрний оюуны хүч өндөр байна л гэдэг одоо ийм юм эндээс харагдчих. За ингээд
Чингис хаан 700 жилийн өмнө Кавант онол нэгтгэс 700 жилийн өмнө яагаад Кавант манлайлыг хэрэгжүүлж вэ? Тэр хүний оюун санаан дотор юу байваа? Тэгэд би бол мөнх тэнгэр шүтлэгтэн өөр барих юм байхгүй чи манай хааны чинь бичиг үсгч байхгүй бүдүүлэг. Би одоо энийг хүндэ гэж хэлэхэд Чингис хаан дээд сургууль дээр би нэг олон жилийн өмнө нэг эрдэм шилжгийн хуралд очсон. Чингис хаан бол бичиг үсгчгүй харанхуй нөхөр штэйгээ зогсож ирсэн эрдэмтэн байгаа штэ. Алуурчин гэдэг үг бол энэ баруунд бүр төгчихсөн. Би Америкт очиод нэг 3 шинжлэх ухааны доктор еврей 92 настай өвгөнтэй мэтгэлцээ сууж исэн. Шууд миний өөдөөс алуурчин гэж хэлсэн. Эндээс юм босоод тэгээд би хэлс чи эрдэмтэн биш. Чиний мэдлэг 100 жилийн өмнөх мэдлэг байна. Чи хоцрогдсон байна. Танаа Америкийн ийм эрдэмтэн манай өнөөгийн ертөнцийг үндэслэн Чингис хаан гэж ном бичээ. Энэ дэлхийгээр бестселлер болоод Чингис хааныг алга ташдаг болж байгаа. Чи тэгэхэд энэний тухай мэдэхгүй. Чи Жакийг мэдэхгүй. Ийм л юм яригдчихсэн. Тэгэхээр зэрэг одоо бид нар бас жаахан оюун санаандаа бас жаахан анхаармаар байгаа байхгүй хаана. За ингээд Чингис хааны мөнх тэнгэр шүтлгийг би энэ ер нь юу вэ гэд ингээд тандсан. За ингээд тандаад би энийг Чингис хааны мөнх тэнгэр шүтлэг оюун санааны манлайлалын хооронд нөгөө сүнслэг байдал, сүнслэг дуудлага, сүнслэг одоо гишүүнчлэлээр нь ингээд харьцуулаад ингээд энэ харьцуулсан юм хийгээ. За номон дээрээ бол бүр харьцуулсан, наривчлсан шинжилгээнүүд нь бүр бүтнээр орцсон баг. За ингээд энийг хийгээ гаргаад энд би одоо өөрийнхөө санаагаар юу ч яриаггүй. Дандаа судалгааны үр дүн ярьж. Дандаа наривчлсан одоо харьцуулсан судалгааны үр дүн ярьж. За дараа нь би нөгөө Кавантынхаа дөрвөн зарчимтай Чингис хааныхаа мөнх тэнгэр шүтлгийг харьцуулсан. Бас л ингээ уулзаа гараад ирд юм байна. За тэгээд дараа нь би энэ мөнх тэнгэр гэж юу вэ? Энийг тодорхойлж одоо олж үзэх гэж хичээсэн. За тэгсэн чинь энэ Сорогтон Бэх хатын алтан дэдгэрээ судар дээр юм. Мөнх тэнгэр гэдэг бол окторгууд гэрэлтэн эрчим хүчээ бидэнд өгч байгаа нийтдээ ийм тооны одны гэрлийн эрчим хүчний дээд нэгдэл юм аа л гэж. Ерөөсөө мөнх тэнгэр гэдэг бол орчлын ертөнцид байгаа бүх одны гэрлийн энергийн дээд нэгдэл гэж. Доод нэгдэл гэхээр зэрэг юмны хэмжээл нэмэгдээд идэг юм байна. Дээд нэгдэлхэд тэр юм хувирчдаг юм байна. Өөр юм болоод хувирчдаг юм байна. Тэгэд однуудын энерги однууд орчлонд байна уу? Байна. Байгальд байна уу? Байна. Тэрнээс гэрэл цацарч байна уу? Бид нар нүдэрээ харж байна. Тэр гэрэл энергитэй. Тэр энергиуд нэг газар нийлээд хувираад өөр юм болсон байна. Тэр энергийн ард мэдээлэл байна. Тэгээ би дахиад хэлчихье. Монгол тэнгэр шүтлэг, мөнх тэнгэр шүтлэгтэй холбоод үзэхээр орчлонд байгаа бүх матери тугайлбал би, та нар бүх юм энэ дэр яагаад гэрэл цацруулахгүй байгаа од шиг. Яагаад гэвэл бидний оршихуй мэдээлэл 100% үнэн болоогүй учраас бидний энерги гэрэлтдэг юм байна. Харин однуудын оршихуй мэдээлэл 100% үнэн болохоор энерги нь гэрэлтээ цацардаг юм байна. Хүчтэй болдог юм байна. Тэрийг монголчууд тэнгэр гэж нэрлэсэн байна. Тэр гэрлийн энерги буюу 100% мэдээлэл нь үнэн болоод энерги нь гэрэлтэж байгаа зүйл. Энэ орчлоо хорвоод одноос өөр юу ч гэрэлтэхгүй. Гэрэлт цацруулахгүй. Тэрийг л монголчууд тэнгэр гэсэн байна. Тэгэхээр харин тэр однуудаас гарч байгаа тэр үнэн энерги мэдээлэл чинь нэг газар нийлээд мөнх тэнгэр болсон байна. Оюун энерги мэдээлэл биш хувираад оюун санаа болсон байна. Тэрийг мөнх тэнгэр гэж нэрлэж. Тэр одны энерги мэдээллийг туйлын үнэн буюу хажир үнэн гэж нэрлэсэн байна. Харин однуудын энерги мэдээлэл нэг газар нийлсэн. Тэрнийг мөнхийн үнэн буюу чин үнэн гэж нэрлэсэн. Тэгэхээр бид нар одоо ярьж шít. Үх төрх хоёроос өөр юу ч үнэн биш. Гэхдээ энэ үх төрх хоёроос өөр юм үнэн биш гэдэг ахаар хэн үннийг баримтлахыг хүсэх юм? Хэн үнэн байхыг хүсэх юм? Хэн үнний бахархалтай байхыг хүсэх юм? Ингээд тархи маань угаагаад ингээд шинжлэх ухаан философи өнөөдөр бид нар бол хайцсангуй их судлаад хүндрэлтний хөгжлийг ийм өндөрт механикдсан, автоматжсан, химэл оюун ухаанчсан, мэдээлэлсэн ийм өндөр түвшинд гаргаж ирсэн. Энэ бол талархуу штэ. Энэ бол үнэлүү штэ. Гэхдээ нөгөө гол хоёр онлоо нээж чадаагүй байгаа учраас тэр хоёр онлыг л өгүүлэгдээд байгаа хүндрэлтний юун дээр. Тэр хоёр нэгжүүл энэ суурийн иргэншил, барууны иргэншил бидний нүүдэл рүү л явна. Энд гацаа байхгүй хэрвээ онлон л удирддаг нь үний юм бол. Тэгэхээр бид нар нэг зүйлийг ярих хэрэгтэй. Бидний дундаж нас 70-д одоо сая хэдхэн хоногийн өмнө мэдээгээр ярьж илээ. Монголд хүний дундаж нас 76 болсон гэдэг. Гэтэл та нар хардаа манай орчлын ертөнц үсэд 13.7 тэрбум жил. Манай галакт үсэд 9 тэрбум жил. Манай нарны аймаг үсэд 6 тэрбум жил. Манай
Дэлхийн үүсэт 4.5 тэрбум жил. Манай дэлхий дээр амьд организм үүсэт 3.8 тэрбум жил. Тэгэд манай дэлхий дээр ухаанд хүн үүсэт сая жил. Оюун ухаанд хүн анхны Homo sapiens-ууд буюу оюун ухаанд хүн үүсэт 170 мянган жил. Сүүл үеийн Homo sapiens буюу оюун ухаант үүсэт 70 мянган жил. Гэхдээ тэгэд энэ болий. Тэр тэрбум жилүүдийг хардаа. Байгалийн системүүд яагаад ийм тогтвортой байгаа юм? Гэтэл та бидний дундаас яагаад дөнгөд далхан байгаа юм? Яагаад нийгмийн системүүд тогтворгүй байгаа юм? Тэгэхээр тэр байгалийн системүүдэд нэг өөр хууль, өөр зүй тогтол үйлчлээд байна шүү дээ. Тэр маш сайн үнэн хууль, үнэн зүй тогтол үйлчлээд байгаа учраас тэр системүүд тийм удаанаар оршиж байна. Гэхдээ тэгвэл бид нар байгалийн системээс л үлгэрч авах хэрэгтэй байна шүү дээ. Өөрсдөө бид нар дундаж насаа 150 болгож чадахгүй, 500 болгож чадахгүй байхад бид нар тэр хэдэн тэрбум жилээр насалж байгаа байгалийн системүүдээс үлгэрч авах хэрэгтэй. Тэнд хэрэгжиж байгаа онол хуулиудыг авчирч хэрэглэх хэрэгтэй. Тэгжээж бид нар оюунтан болно. Тэгжээж бид нар ухаантан гигантан болно. Хүн төрөлхтөн Homo sapiens-ууд болно. Гэтэл бид нар ингээд цаг хугацаа яваад идэг. Өнөөдөр ирсэн сайн боловч бид нар дутуу байна. Болоогүй байна. За тэгвэл тэр мөнх тэнгэрийг таньж нээсэн онол нь уйлгын онол гэж. Энэ хараараа уйлгын онол нь олон зүйлийг нэгтгээд би тэр номон дээр тодорхойлчихсан ба олон зүйлийг нэгтгээд ахуй биеийг үүсгэнэ л гэж. Ахуй бие гэдэг нь соёолон морь байгаа. Ахуй бие гэдгээ соёолон мориор ингээд бэлэгдсэн. Тэр соёолон морь гэдэг чинь амьд амьтан бай. Хурдан амьтан бай. Хүчтэй амьтан бай. Тэгвэл нийгмийн системийг хурдан хүч, соёолон морь шиг хурдан хүчтэй амьд болгодог тийм онол байна. Тэр уйлгын онол. За тэгэнгүүт тэр онолыг цаана бидний төмөн үлзийнхээ буюу мөнхийнхээ гэж ярьдаг, олзынхээ гэж ярьдаг төмөн настхээгээр ингээд товчолцсон. Тэр нь аргатын систем байна. Оройд нь их засаг байна, толгойд нь. Тэгэд энэ 10 зүйлийг нийгмийн оюун санааны талд хамаарах 10 зүйлийг нэгтгэхэд тэр нүүдлийн соёл гэдэг үр дүнг бий болгоцсон. Дахиад ард түмний үндэстэн ард түмний материалыг ахуй талд нь хамаарах 10 зүйлийг уйлгын онолоор нэгтгэхэд бас л толгойд нэг засаг байна. Тэгэд сан буюу одоогийнхоор бидний төсөв, үндэсний баялаг, дотоодын нийт бүтээгдэхүүн энийг гаргацсан байна. Тэгэд Чингис хааны ахуй төр гэж яриад байсан учир нь энэ байгаа байхгүй юу? Ахуй биеийг үүсгдэг уйлгын онолоор энэ төрийг байгуулсан учраас ахуй төр гэж яриад байна шүү. Ахуй бие гэдэг нь амьд биеийн соёолон морь нь монголчуудын шүтээ. Тэгэд ахуй төр ингээд нийгмийг материаллык болон оюун санааны хоёр ахуйтай буюу хоёр амьттай болгоцсон. Ердөө хоёр амьттай болгоцсон. Одоо манад ам байх. За амьттай болохын тулд яадаг юм? Энэ 10-10-аараа ингээл нэгдээд явдаг юм байна. 10-10-аараа нэгдээл явчихдаг юм. За ингээд энэ бүхнээс би товчлоод одоо номын нээлт учраас нөгөө физикийн онолуудаа гаргаж ирсэн сонгодог он, физикийн сонгодог онолууд. За энд бол одоо Ньютоны онол тэргүүтэй. Цахилгаан соронзон, молекулын, оптикийн гэдэг одоо бүх бидний дунд сургууль заалгасан тэр онолууд энэ сонгодог онолууд дотор байна. Ньютоны сонгодог онолууд нэгдснээр бид нар механикчсан. Хүний үйлдвэрлэн бүтээх үйл ажиллагаа механикчсан. Бид нар уурын хөдөлгөөртэй болсон, бид нар галт хэрэгтэй болсон, бид нар машинтай болсон, мотоциклтэй болсон. Бүх юм механикчсан. Сонгодог онолууд энэ материйг бүтээсэн, шид чанарыг бүтээсэн, харьцангуй үнийг бүтээсэн. Дараа нь сонгодог бус, физикийн сонгодог бус онолууд нь квант онол, квант цэцлийн онол гэдээ миний сая ярьдаг. Квант онол нь нэгдсэн. Тэрний үр одоо өнөөдөр бид нар компьютер, гар утас, интернет, хиймэл оюухан гэдээ ашиглаа явж байна. Квант цэцлийн онол нэгдэг боловч хиймэл оюухан нь бол энэ квант цэцлийн онолын үр дүн юм байна. Нэгдэг боловч технологи нь хөгжсөн. За энэ бол энерги мэдээлэл буюу мөн чанар, туйлын үнэн. Тэгвэл байгалийн нэгдмэл онол бол нэгдэггүй. Байгалийн нэгдмэл онол нэгдэг учраас тэр оюун санаа гэдэг юмыг хүн ойлгохгүй. Тэгэд амин чанар мөнхийн үнэн. Тэр оюун санаа нь өөрөө амин чанар. Альва имийг амьлуулагч, үүсгэгч, бүтээгч. Энэ эр бэлгийс байхгүй бол үр тогтохгүй. Хүүхэд бий болох. Эс гэдэг чинь өөрөө мэдээллийн ор. Удамшлын мэдээллийн ор. ДНК-д нь удамшлын мэдээлэл байдаг. РНК-д нь тэр хүн ухамсарт амьдралд ороо явахаар амьдралынх нь мэдээллүүд бичигддэг.
уламжлалын мэдээлүүд. Тэгээд амьдралын явцад тэр дөрвөн амин хүчлийн молекулуудаар дамжаад тэр мэдээлүүд хоорондоо нэвтэрж идэг. Тэгээд сүнс рүү гуулгаж идэг. Хадгалагдж идэг, архивлагдж идэг. Сүнс гэдэг чинь бидний мэдээллийн хаард байгаа. Ийм л юм байна лээ. Тэгэхээр энийг бид нар байгалийн нэгдмэл квант таслын онол байгалийн нэгдмэл онолыг нээгийг учраас энэ оюун санааг одоохондоо ойлгохгүй, энэ мөнхийн үнийг ойлгох. Гэтэл Чингис хаан энийг нээгээд ингээд яц. За тэгвэл энэ Монгол онолтой бас таараад. Миний энэ 20 хэдэн жил судалсан энэ Монгол онол. Энэ сонгодог онолууд бол гэрээ онол буюу системийг байгуулдаг онол. Байгалийн системүүдийг байгуулсан онол. Энэний гол амин чанар нь хамтын хариуцлага гэж юм байна. Манай энэ менежментийн манлайлалын хамтын манлайлалтай бүр үе зайгүй нийцдэг. За дараагаар нь энэ Мон онол гэж байгаа. Биднийг бусад ард түмнээс ялгаатай Монгол болгосон онол. Энэ бол оршихуй онол. Аливаа системийн оршихуй онол, оршин тогтнодог онол. Энэ бол ухамсарын онол. Ард түмний ухамсарын онол, энерги мэдээллийн онол. Засан төвшдөхгүй онол юм бэл. Засхуй онол юм бэл. Дараа нь энэ байгалийн нэгдмэл онолтой энэ Чингис хааны уйлгын онол дүүцээд байгаа. Тэгээд байгалийн системүүдийн нэгдмэл байдал, оюун санаа, амийг бий болгох. Хүнийг амьтаа болгоод байгаа, амьд биесийг амьтаа болгоод байгаа юм нь ердүүл тэр оюун санаа буюу мэдээлэл байгаа. Харин тэр мэдээллийн төвшин ямар төвшөнд байхаас хамаарат өвс юм уу, ургамал юм уу, амьтын юм уу, мал юм уу өөр амьд бий болдго юм байна. Энэ мэдээллийн төвшин л эцэст бүгдийг шийдэж. За ингээд хэмжээс их нь хувьд тавихад бол манай энэ алтан дэдгэрээс судраас бол энэ гэрээ онол бол 3D хэмжээс буюу материудыг илэрхийлж байна. Энэ Мон онол бол энэ байгалийн системүүдийн оршин тогтнол, ухамсар оюун ухамсарыг илэрхийлж байгаа. Энэ бол 7D. Ингээд тэгтээ үнэн шүү. Зүгээр энерги мэдээлэл биш. Зүгээр бидний энерги мэдээлэл бол 4D, 3, 5D, 6D. Нөгөө үнэн болсон үнэн мэдээлэл нь үнэн болохоор энерги нь гэрэлтэж байгаа. Тэр юу бол гэрэл бол 7D байгаа. За ингээд дараагийнх нь бол оюун санаа нь 13D гэдэг. Монголчууд мөнх тэнгэрийн тоог 13 гэж хэлдэг. 13-ыг мөнх тэнгэрийн тоо гэдэг. Энэ чинь хэмжээс байна. Тэгсэн чинь яг физикийн онолтой таарад байгаа юм. Одоо монголчууд чинь 408 зохис гээд орон зайг илэрхийлж байна. Гэтэл дээшээ доошоо нэмэгдэнэ. Ингээд 408 зохис дээр дээшээ доошоо 2 зүг нэмэгдээд орон зай гэдэг чинь 10 хэмжээстэй. Гэтэл цаг хугацаа физикийн шинжилгээ ухаан нэг л хэмжээстэй гэж үзэжсэн чинь сая сэрэн тэгсэн бас нэг судалгаа цаг хугацаа нугардаг, хугардаг, эргэдэг, буцдаг буюу 3 хэмжээстэй гэдэг баталсан. Гэтэл нөгөө 13-ын тооны чинь 10 орон зай нэгдэж байгаа юм. 3 тэр цаг хугацааны 3 хэмжээс нэгдэж байгаа. Ингээд энэ хоёр бол нийлэхээр 13-ын тоо болдог. Ингээ мөнх тэнгэрт хураагддаг. Гэхдээ мөнх тэнгэрт орчлонгийн бүх юмны энерги мэдээлэл байна. Орчлонд байгаа бүх юмны энерги мэдээлэл мөнх тэнгэр байна. Орчлонд байгаа бүх юм үүсэхдээ энерги мэдээлэл нь мөнх тэнгэрээс ирж тэр энерги мэдээлэл нь өөрийнхөө биеийг ургуулдаг юм байна. Матери буюу атом молекул биеэ ургуулж матери болж оршдог юм байна. Энийг Хиггсийн бозон буюу бурхны бөөм гэдэг одоо нээлт бол энийг баталчихсан. Яагаад? Ерөөсөө энерги мэдээлэл сансар окторгууд гарахаараа массыг олж аваад матери болт юм байна гэдгийг одоо Хиггсийн бозооны нээлт, бурхны бөөмийн нээлт бол баталсан байгаа. Ингээд манай энэ өг дээдсийн Чингис хаанаас өмнө гэрээ онол, Мон онол хоёрыг нээж хэрэгжүүлээд Монгол одоо анхны төрт улсууд буюу Монгол овг аймагуд үүссэн юм байна. Чингис хаан уйлгын онолыг энэ хоёр онол дээр уйлгын онолыг нээж хэрэгжүүлээд ингээд 13 дугаар зуунд нэгдмэл их агуу улсыг байгуулсан юм байна. Чингис хааны манлайлалын үр дүн ердөө энэ байгаа байхгүй. За ингээд уйлгын онол ёсоор бол ерөөсөө манлайлагч бол системийн оюун санаа бүхэл ертөнц бөгөөд өөрөөр хэлбэл нөгөө бүх төлөвөө өөртөө хадгалж байгаа нөгөө нүдэнд харагдахгүй байдлаар байж байгаа тэр төлөв. Системийн оюун санаа бүхэл ертөнц өгөөд энэ чанараараа системийг бүрдүүлэх зүйлсийн хоорондох холбоо хамаарлыг хангах, хоёрдугаар системийг тодорхой бус орчин нөхцөлд дасан зохицох, тэсэж үлдэх ур чадвартай болгоч ийм одоо хүн юм байна гэж би бол одоо ингэж өөрийнхөө дүгнэлээ. За ингээд Чингис хааны манлайлалын үр нөлөөг ярих ёстой. Мэдээж их Монгол улс, их засаг, нүүдлийн соёл их Монгол улс. Тэгэд энэ Юан улсын түүхийн нөхөр орчуулга 1-р батд энэ байна. Аливаа дэлхийд дахны сэтгэл дүлтэтгэл сонин гайхалтайгаар дэлгэрэн амьдрах их Монголын алдрыг баталж өгмөө. Ад биш ийхүү сайжруулах сая миний нэгэн төрөлдөх үүрсэн үүрэг болё. Ной төшмөд цэрэг дайчид жич хөтөж зарц бүртэл тус тусын үүргээ гүйцэтгэн чадвас мөнх тэнгэрийн хүчинд их үлс бүтэх аж гоо гэж.
Тэр хүний угаасаа л стратеги алсын хараа нь энэ их Монгол улс байсан мөнх тэнгэрийн зарилгаар байгуулах, мөнх тэнгэрийн уялгаан онолоор байгуулах, энэ их засаг нүүдлийн соёлоор бий болох энэ их Монгол улс байсан гэдгийг энэ одоо ишлээс харж болно. За ингээд ер нь бол монголчуудыг харанхуй бүдүүлэг гэж буруу ойлгож, дутуу ойлгож ирсэн. Би дахиад хэлэхэд орчлонгийн 4.6% материйг бит ертөнцийг таньсан мэдлэгээрээ цаадах 96.4% энерги мэдээлэл оюун санаа хэлбэрээр оршиж байгаа нүдэнд өртөхгүй байгаа тэр ертөнцийг одоо таньж нээж үннийг нээн илрүүлнэ гэдэг бол одоо их нэр төрийн хэрэг юм. Гэвч одоо энийг монголчууд бидний өвгдөөс хийж чадсан байна гэж би бол хувьдаа үнэлж байгаа. Хизээ нэгэн цагт ойлгогдох, үнэлэгдэх, хүлээн зөвшөөрөгдөх цаг ирэх байх гэж бас найдаж байгаа. За ингээд манай Дорж огш, Батүрл огш хоёр бол номдоо бол энэ хараа Чингис хаан их засаг бэлэг сургаал нийтлэх зорилт буулгажээ. Ер нь энэ үед Чингис хаан өөрөө бэлэг сургаалаа бүтээж ерөнхийд нь бичүүлсэн бололтой байдаг гэж ингээд судалгааныхаа төгсгөлд бол дүгнсэн таамагласан байгаа. За Чингис хаан бол Алтан дэдгэрээ судрын дотор өнчин өрөөл дор өсөвч би ээжийнхээ зүнд гэгэрч өрөвдөх эцэггүй байж өгч би өвгдийн шав болж 73 суут мэдүүл зохиог амжилт болгож Моныг голөгч улсуудыг Монгол улс болгосон гэж. Моныг голөгч улсууд гэдэг нь нөгөө гэрийн онд Мон онлоор байгуулагдсан Монгол анхны төрт улсууд буюу бидний сайн мэдгээр Монгол овг аймагуудыг Моныг голөгч улсууд гэж. Моныг голөгч улсуудыг уйлгын онлоор нэгтгэхэд Монгол улс болгосон байна. За энэ тухай бол ингээд энэ судалт дэлгэрэнг ба. Эрхэм ёсон засах юм, хууль ёсон засаглах юм. Эрхэм ёсон гэдэг бол энэ уйлгын онол, энэ мөнхийн үнэн, энэ туйлын үнийг хүүхэд багчуудад заагаад таниулаад амьдралд нь хэрэгжүүлээд ингээ хүмүүсийг ёс суртахууны өндөр төлөвт аваачих. Ёс суртахуун гэдэг чинь хин нэг хүн зүгээр ингээ бодоод би ийм баягээд хэрэгжчихдэггүй. Бид нар архиуж болохгүй, тамхи татж болохгүй, амьдралын дайсан эрүүл мэндэд муу гэд мэдээлэлдэг мөртлөө бид нар архиа уусаар л байдаг, тамхиа татсаар л байдаг, буруу зарчлаад давтсаар л байдаг. Яагаад юм? Тэр хүн ухамсарынхын энерги тийм үнэн болоогүй шүү дээ. Тэгэхээр яадгийг энэ хүн хизээ энэ үйлчлийг хийж эхэлдэг гэхээр хүн гэгэрсэн үедээ. Өөрөөр хэлбэл гэгэрнэ гэдэг нь нөгөө бидний төсөө мэддэг шиг, сайн мэддэг шиг бурхан багш уулан цугаа бясалгах явдал биш байна. Гэгэрнэ гэдэг чинь энэ судраг дотор хэлснээр зүгээр л орчлонгийн оршихуй үннийг таньчих. Тэр бол гэгэрл. Мон гэгэрл гэж хэлж байгаа шүү бүр. Мон гэгэрл. Орчлонгийн оршихуй үннийг таньчих. Үнэн энэ тараа өөхөх төрөх хоёр үнэн бус нь худлаа гэж хэлэхгүй байна. Туйлын үнийн хажир үнэн гэдгийг мөнхийн үнийн чин үнэн гэдгийг. Тэгэд та нар энэ үннийг таньчих. Тэр энерги мэдээлэл гэдэг туйлын үннийг гэрлийг таньчих. Дараа нь гэрлүүдийн нэгдэл болсон тэр оюун санаа мөнх тэнгэрийг таньчих. Тэгээд ирэхээр хүн гэгэрээд ухамсар нь ийм үнэнд болоод ирэхээр энерги нь гэрэлтээд тэгээд нөгөө яриад хүсээд байгаа гэгэрэл чинь аяндаа өөрт чи ороод ир. Тэгээ гэгэрчхэр зэрэг хүн өөрийнхөө үг хэл үйлдэл амьдрал орших бүх юмаа үннээр үлдээд эхэлдэг юм. Тэгээд нүүдлийн соёл дотор амар амгалан байсан. Нүүдлийн соёл дотор худал хуурмаг байгаагүй. Энэ чинь энэтэй л холбоотой байдаг юм байна. Тийм учраас энэ үннийг таниулаад гэгэрүүлчихийг энэ эрхэм ёсон гэж. Өнөөдөр манай боловсролын систем, манай төр засаг энийг хийхгүй байна. Манай боловсролын систем бол хүн төрлөختөн анх үүсчихсэн. Хүн төрлөختөн шинжлэх ухаан үүсээгүй, мэдлэг гэдэг нийтийн хүртэл болоогүй. Хийт болоогүй байх үед хүмүүс мэдлэг боловсрол тарих үеийн дор авчаас хоолоо олж идэхэд хүртэл ядардаг байж. Тэр үед хүмүүсийг амь зуух мэдлэг чадвартай болохын тулд мэдлэг мэрэгшил боловсрол мэрэгшил олгох боловсролын тогтолцоо эхэлсэн. Өнөөдөр хэдэн зуун жил өнгөрчөөд байхад яг тэр гарааныхаа алхам дээр л байж байгаа. Одоо үннийг таньж гэгэрүүл. Тэгтэл энэ судраг дотор гэгэрсэн боловсролыг олгох гэж ярьж байгаа. Гэгэрсэн боловсролыг. Хэрвээ үннийг таниулж гэгэрүүлэхгүй бол чиний олсон боловсрол мэрэгшил хоёр бол сүйтгэхгүй зориулагддаг юм а гэдээ энэ дотор хэлж байгаа. Үнэхээр л хүн төрөлхтний олсон 400 жил шинжлэх ухаан хөгжснөөс хойш олсон боловсрол гэгэрэл хоёр сүйтгэхгүй л зориулагдаж шít. Ийм байна. За ингээд үннийг таниулж гэгэрүүлээд байхад гэгэрхгүй өнгөрөөд байгаа нөхдүүдийг бол хуулиар хүчээр албадлагаар засгаж. Гэтэл өнөөдөр бол төр бол албадлах шүү л гэдэг байгаа. So бүх төвшөндөө төр бол албадлах шүү. Төр бол албадлах биш байна. Нэгдүгээр гэгэрүүлэг байна. Хоёрдугаар гэгэрүүлээд байхад гэгэрхгүй нөхрийг бол албадж байна. Тэгээд бие засах эрдэм бэлэг сургаалт би гэрээ засах эрдэм гэгэрсэн хүмүүнд буй төрөө засах эрдэм суу бэлэгт би гэж.
Энэ үг л миний анхаарлыг татчихсан анх. Энэ бэлэг сургаал нь юу юм бол, энэ гэгэрсэн хүмүүн хэн юм бол, энэ суу бэлэг нь юу юм бол гэд тэгээд би алтан дээд гэрээнээс олсон юм аа. За ингээд одоо ер нь бол нөгөө түрүүний миний хэлдэг хагдсныг самтах бол хаан хэмээх хүн хэрэг юм. Хамаг олноос жаргал бол эзэн хэмээх хүн хэрэг юм. Эн чинь хийж бүтээснээр олсон туршлага, мэдлэг, амин чанар нь байна. Түүнээс биш ерөөсөө эрх мэдэл биш, захиргааталт биш. За ингээд Чингис хаанд өмнөх үе өвөг дээдсээс нүглэн ирсэн ямар нэг эрдэм мэдлэг байжээ гэж ийм дүгнэлт одоо хийсэ. За ингээд эцэст нь бэлэг нь аргаа төрүүлдэг, арга нь бэлгээ хурцалдаг энэ арга билгийн шүтэн барилгыг бид нар бүгд мэднэ. Бэлэг буюу оюун байхгүй бол хүн ямар нэг юмны аргыг олж чадахгүй. Тэгтэл манлайлагч тэр нөхцөл байдал, тодорхойгүй нөхцөл аргыг нь олоод хамгийн үр дүнтэй аргыг нь олоод хийж ийн гэдэг чинь энэ манлайлагч ямар их бэлэг чанартай хүн бэ, байх ёстой вэ гэдгийг харуулж байна. Тэгээд арга нь бэлгээ хурцалдаг. Хэрэгжүүлсэн арга нь буцаагаад дахиад эндээ шин санаа өгч байдаг. Шин сэтэл төрүүлж байдаг. Энэ арга билгийн шүтэн барилга. Энэ ёсоор манай энэ мөнх тэнгэрийн ухаан дотор, мөнх тэнгэрийн онол дотор энэ эрдэм үгүй бол бүтээл илэрхгүй. Мэдлэг үгүй бол илэрсэн бүтээл хөгжихгүй гэж. Эрдэм мэдлэг хоёрын ялгааг хэлж. Эрдэм гэдэг чинь үнэн байна. Тэр үнэн мэдлэгээс одоо материуд бий болдог. Дахиад тэр мэдлэг байхгүй бол тэр материа бас хөгжүүлж чадна. Бид нар мэдлэгээр л явж ирсэн хүндрэлтний соёл хэрэгжил. Одоо бид нар эрдэм рүү шилжих цаг болсон л гэдэг хэлж байгаа. За ингээд Чингис хааны биеийн бөхөр нэгийг дэлмүү, бэлгийн бөхөр мянгаыг дагуулму гэдэг үгийг эргэн санахаас өөр аргагүй болчих. Энэ хүн өөрөө бэлэг чанарын оргилд хүрсэн учраас биеийн бөхөр дай хийгээ ялсан ч гэсэн тэрний зассан төвшдгсөн хүчирхжүүлсэн үйл хэрэг нь түүний одоо 80-90%. Тийм учраас энэ хүн бэлгийн бөхөр би мянгаыг давсан шүү л гэдэг одоо ингэж чадсан ийм практикийг хэрэгжүүлж чадсан хүн л ингэж хэлж чадна. Энээс өөр хүн ингэж хэлж чадахгүй. За ингээд Стэнфордын их сургуулийн профессор Том Питерс манлайлагч бол удирдлагын эрчим хүчний их үүсвэр байх ёстой гэж. Яг энэ утга нь энэ дээр гарч ирж наалдаж ингээд уулзж байна. Дахиад Калифорни их сургуулийн профессор Дональд Шоу чадварлаг удирдлагч шаардлагатай ур чадвар мэдлэгийн баазтай хүмүүс байдаг гэсэн. Яг л Чингис хаан дээр энэ бол хангагч. За ийм юм ингээд Чингис хааны манлайл бол хүний нийгмийн хөгжлийн инновац, нээлт, өөрчлөлт, системийн шинжилгээний маш амжилттай туршлага байна гэж ингэж үзсэн. За хамгийн үр нөлөөтэй манлайлагч бол оюун санааны манлайлагч юм байна гэж ингэж үзсэн. За хамгийн үр дүнтэй манлайл бол квант манлайл байна шүү. Квант манлайл байхад тодорхойгүйгээ тодорхойгоо ер нь бүгдийг одоо шийдэж чадах юм байна гэж ингэж үзсэн. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.